1-р сарын 1-ээс 50%-аар нэмэгдэнэ гэсэн байсан. Таны цалин нэмэгдэж орсон байна уу? Ер нь яаж орсон байна? Миний цалин 200 мянгаар л нэмэгдсэн байна. Ер нь сайд 50% нэмэгдэхлээ гэж яриад байгаа шүү дээ. Үндсэн цалингийн. Үндсэн цалингийн хувьд бол нэмэгдсэн. Тэгээд бусад нэмэгдлүүд хасагдаад дээр нь ингээд алба хаасан хугацааны нэмэгдэлгээд би ч одоо 36 дахь жилдээ ажиллаж байгаа хүн байхгүй юу? Алба хаасан хугацааны нэмэгдэл 25% авдаг байсан чи 20% болгоод тэгээд нөгөө сая нэмсэн үндсэн цалингаас бодох ёстой шүү дээ. Ер нь ямар ч хуулийнхаа дагуу. Гэтэл хуучин одоо үндсэн цалингаас бодоод тэгээ 389,750 авдаг байсан чинь 311,800 авсан гэдэг ингээд 70 эдэн мянгаар ингээд дутуу ороод ирсэн. Алба хаасан хугацааны нэмэгдэл. За тэгээд мэргэжлийн зэрэг орон нутгийн нэмэгдэл хоёр нь яг нөгөө хуучин цалингаа авдаг байсан нэмэгдэлтэйгээ ижил тэнгүүдлээ илүү цаг нэг 528 мянга авдагсан чи 407 болоод ингээд 120 мянган төгрөг 21 мянган төгрөг ингээд хасагдаад ороод ирсэн. Тэгээд дайд минь одоо нэрээ ингээд энэ цалин нэмлээ гэж түмэнд зарлаад өмнө өмнө хөөрөгдүүлсэн мөртлөнгөө багш нарынхаа гар дээр яг нөгөө авдаг цалиныг ингээд буцаага тавихлаар маш харамсалтай